цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үедээ. Монголоос айгүй гоё бороо авчирлаа гэдэг. Би чамд хайрлаа. За та бүхэн натаа байгаарай. Сайн байцгаана уу? Би өнөөдөр Стамбул хотод ирсэн байж байна. За Стамбул хотод ирээд өглөө эрт ирсэн болохоор жоохон амарч байгаад ингээд ороо аялын програм барж байгаад нэг усан онгоцны 1 цагийн тойрон аял гэдэг юмд хамрагдаа явж байна. За энэ одоо өнөөдөр 9 сарын 20-ны өдөр ерөнхийдөө Стамбулд бол өдөрт жолчид бол маш ихээр ирсэн байт юм байна. Тэгээд booking.com-оор бүр зочид буудлаад чадахгүй арай гэж олж ирлээ. Тэгээд ер нь Турк улс болохоор 80 одоо 2017 оны тоолгоор 80 сая гаруй хүнтэй байгаа юм байна. 80 сая 100 мянга гэсэн байна. За тэгээд тэр дотроо Стамбул хот болохоор 14 сая хүнтэй байгаа юм байна одоо. Тэгээд одоо энэ ирсэн байгаа жуулчдын тоог бол одоо яг одоо би өдөрт хэдэн жуулчин ирсэн байгааг би яг тоо баримтаас харж байгаа та бүхэнтэйгээ дараа хуваалцъя. Одоо энэ ингээд миний сууж байгаа энэ онгоцон дотор хэд 350 хүн сууж байгаа юм байна. За Стамбул хот бол мэдээж хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, соёл, хөгжил, за Европын хамгийн том жуулчдын хот гэдгээрээ мэдээж Турк улсын хамгийн том хот боловч яагаад нийслэлийн болгоогүй болоо гэдэг жоохон судалж үзээ л дээ. За тэгтэл жинхэнэ Турк үндэстэн амьдардаг. За тэгээд стратегийн хувьд, цэргийн хувьд ч гэсэн эзэс төрөмгий гэхэд одоо байнга л одоо гадны сүүлд хамгийн сүүлд 1924 оноос өмнө Оросуудад эзлэгдсэн юм байна. За тэгээд тэр мөрнөөсөө болоод ерөнхийдөө тийм газар нутгийн хувьд айтайхан газар гэдэг тэр Анталиагийн нэг жижиг тосгон Анталиа явдаг жижиг тосгон Анкараг сонгосон юм байна. За тэгээд одоо Анкара хот бол Турк улсын нийслэлээр албан ёсоор 1924 оноос хойш
тооцогдсоноос хойш бол одоо жижиг тосгон байж байгаад маш их хөгжөөд ерөнхийдөө Турк улсын Стамбулын дараа ордог хоёр том хот болсон юм байна. Турк улсад ирсэн жуулчд бол ерөөсөө нэг ирэх юм бол дахиж заавал татагдаад байдаг тийм увцтай газар гэж байна. Ягаад тэр дотор бол хамгийн гол одоо хүмүүсийг татдаг нь бол за үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс нь маш тийм одоо хүнтэй аюу гой найрсгаар харьцдаг. За одоо өнөөдөр би ихэд л одоо ингээд сойчгоор дайраад ирсэн шүү дээ. Сойчид нэг 5 онцод ирсэн. За тэгээд сойчид бол манай Оросууд ямар үлээ дээ те. Тэгээд та нар мэдж байгаа зөв ингээл нэг юм асуухаар бараг л тал хариулаад уурлаад ерөнхийдөө тийм хүнтэй ингээд гой харьцаж сураагүй. Тэгээ бараг ерөөсөө хүн тийм юу харьцаанд орчих чинь за шиг гэдэг яваад гэж байгаа юм чинь. За энд бол одоо ингээл би ихэвчлэнгээр мөнгө төгрөг хэмнээд 3 одтой буудалд орж яваа. За тэгээд 3 одтой буудал нь бол яг одоо ингээд хүмүүстэйгээ маш ингээ ойрхон харьцдаг. За тэгээд юу ч хэрэгтэй болсон тэр дор нь гүйж ирээд хамаг юм янзлаад өгчдөг. За тэгээд маш цэвэрхэн дотор нь одоо ингээд хаалгаар ороод ирэнгүүт инээж өгтөл танд юу хэрэгтэй ямар байна. За тэгээд Туркийн кофе уух уу, цай уух уу гэд хаанч явжсэн. За одоо би ингээд өдөр ингээд нэг хэсэг гэрээсээ гараад нэг дэлгүүр ороод ирэх хооронд за ингээд жоохон ингээд удаашрал нэг ингээд юм бодцсон тэр явж байвал танд туслах танд юу хэрэгтэй вэ гэд тийм сайхан тийм найрсаг хүлээж авдаг хүмүүсийг за тэрүүгээрч тэр одоо энэ Европ төвдөө хамгийн том жуулчдын гол төв хэсэг. Одоо яг цаг агаарын байдалд маш тохиромжтой байгаа. Одоо өдөд бол яг нэг гоё сэрүүхэн яг намрын нэг тийм хаймар айхтар халуун биш байгаа. Одоо 9 сарын 22 та бүхэн натаад байгаарай. За Стамбул хотын Гранд Базар гэдэг 600 жилийн түүхтэй. За дотроо 4,000 зангуудтай 20,000 хүн ажилладаг. Маш том зах байна. За энэ зах руу орж үзээд ганц хоёр юм сонирхлоо. За би нэг сахины лангууд орж сонирхсан чинь 4,000 лир гэжсэн юм аа. 400 лир хүртэл 10 дахин хямдруулж байна. За ерөнхийдөө дотроо цай кофегоор дайлаад хүнийг ахваас өөр байдалд оруулж чаддаг. За аргагүй Европын
одоо хятадууд гэж нэрлэдэг нь үний юм байна. Гараанд базар буюу том зах нь дэлхийн хамгийн том захуудын тоонд ордог юм бэ. За 30,700 м2 талбайтай. За өдөр бүр 500,000-аас дээш хүн энд ирж энэ захыг зорддог гэж. За энэ зах дотор бол гоё чивэлийн зүйлс, эртний эд зүйлс, арьсан эдлэл, нэхмэл даавуу, хевс, бэлэг дурсгалын зүйлс, шаазан болон модоор урласан зүйлс гэх мэт маш олон тооны бараа таваарыг үзэж болно. За энэ зах бол одоо 61 гудамжтай юм байна. За 4400 гаруй лангуу, 2195 оёдлын газар, за 18 усан оргилуур, 12 лалын сүм, 12 эсклад, за олон тооны ресторан, зоогийн газрууд, валют солидог газрууд, тэр байтугай хүн амьдардаг байрнууд хүртэл дотор нь байдаг юм байна. За Османы эзэнт гүрэн анх 1453 онд Византийн нийслэлийн зах байсан газар шинээр энэ захыг барьж байгуулж ихсэн юм байна. За энэ Османы эзэнт гүрний үе зөвхөн худалдаа хийхээс гадна банк, биржүүд байсан юм байна. За 19-р зууны дунд үе хүртэл энд боолуудыг хүртэл зардаг байсан юм байна. За энэ захыг бол олон удаа янзалж өргөжүүлж байсан юм байна. За 1894 онд болсон газар хөдлөлтийн дараа бол нэлээд том сэргээн заслалтын ажил хийгдсэн юм байна. За хамгийн сүүлд 1959 онд засч янзалсан юм байна. За энэ зах бол мэдээж 61 гудамжтай гэхээр 18 том хаалгатай. За үүнээс хамгийн нэртэй нь Чимберлисташийн талбайгийн хажууд байдаг. Худалдаа хийдэг хүнийг бурхан ивэлдээ авдаг гэдэг нэртэй тийм том хаалга байдаг юм байна. За энэ Гранд базар нь Султан Ахмедийн арианд байрладаг. За энд та бүхэн хэрвээ ирэх юм бол аль хаалгаар орсон сайн чийжлэхгүй бол одоо эргээд төөрт юм байна. За эхлээд сайн хаалгаа харчаад орохгүй бол эргээд хаавар гарахаа яг бол хот дотор бол төөрөх одоо боломжтой. За эндхийн зузаан хан халуун нар салхинаас найдвартай хамгаалах учраас эдгээр юм худалдаж авахгүй ч гэсэн дотор нь маш сонирхолтой цагийг өнгөрүүлж болохоор юм байна. За энд байгаа уур амьсгал нь бол маш их сонирхолтой. За хүн болгон тантай маш их сайхан харьцсан, кофе цаагаар дайлан. За тиймдээ ч энэ захт дэлхийн хамгийн их жуулчид ирдэг захын тоонд ордог. За 2014 он гэхэд 91 сая гаруй жуулчин энэ захад ирсэн тоо байд юм бэ. За Стамбул хот бол манай эртний өмнөх 660 онд үүсч, за 330 онд Ромын эзэнт гүрний нийслэл Константинопол гэдэг нэртэй болсон. За Грек Византийн нийслэлээр 395-аас 1204 он, 1261-ээс 1453 онуудад байсан. За 1204-өөс 1261 онуудад Латины эзэнт гүрний мэдлэлд байсан. За 15 дугаар зууны үе буюу 1453 оноос 1922 онд бол Туркийн Османы эзэнт гүрний нийслэлээр байжээ. За бүгд найрамдах Турк улсын үед Константинопол хот Стамбул гэдэг нэртэй болсон. Нийслэл хотын статусаа 1923 онд Анкара хотод алдсан. За ингээд Ромын, Византийн, Латины, Османы хаан тусуудын нийслэл хот байсан асар их түүхтэй хот юм байна. За Османы эзэнт гүрний үед үнэн алдартны сүм хийдүүдийг өөрчлөөд за бараг байхгүй болгосон гэж хэлж болно. За лалын сүмүүдийг асар олноор бий болгож ирсэн түүхтэй.
За үүнд Ариун Софийн цогчин дуганыг бол өөрчилж лалын сүм болгож исэн. За мөн Мехмед II эзэн таан шууд эзлэн авсныхаа дараагаар Топкапи ордонг за бий болгосон байлдан дагуулагчийн лалын сүм барьж эхэлсэн. За Гранд базар буюу том захыг бас мөн 1453 оноос барьж эхэлсэн байна. За ингээд хот айжмаар исламын шашны төв болсон юм байна. За Стамбул хот нь томоохон чухал далайн бомб хот. За үйлдвэрлэл худалдаа соёлын төв юм аа. За тус хот нь хар далай, гантик далайг холбосон Босфорын хоолойн хоёр ирэг дээр оршдог. За Босфорын хоолой нь Европ Азийг холбодог учраас Стамбул хот нь Европ Аз твийг холбодог бомб хот гэдгээр алдартай. За ер нь Турк улс Хүн амынхаа тоогоор 2018 оны 11 дугаар сарын байдлаар 19 дугаар жагсдаг юм байна дэлхийд. За 83.4 сая хүнтэй байгаа юм байна одоогийн байдлаар. За дундаж наслалтын хувьд бол эмэгтэй нь 74.5, эрэгтэй нь 70.6 гэхээр бас нэлээд өндөр наслалтай улсын тоонд ордог. За Турк улсад 34 гаруй үндэстэн ястан амьдардаг юм байна. За үүнээс туркууд нь 70-80% эзэлдэг. За эртний түүхтээ Византийн үед амьдарч байсан одоо грекүүд бол одоо маш их цөөхөн амьдрах болсон. За одоогийн байдлаар 400 мянган хүн оршин суудаг юм байна. Та бүхэн натаа байгаарай. За би нэг хоёр гандар захиалсан байгаа. За тэгэд энийг хийж үзүүлэе гэж хэлсэн чинь одоо яг ингээд бидний нүдэн дээр хийж гэн. За тэгэд энэ эсгцэн гурал байх шиг байна. Айгу нэмгхэн. Илж байна. За ингээд тоогоо асаа чинь тоог нь газар ажилт юм байна. Төмс байна. Ногцсон төмс байна. Нэг ногоо байна. Сонгон юм уу юу юм? Энэ нөгөө юу вэ? Бяцлаг. Spanish. Энэ Spanish гэдэг ногоо байдаг шүү. Тэр хийж чинь. C'était халху. Spanish миграс. Тэгээ ингээд турк үндэсний хуушур гэх юм уу яах юм. Тэгээ хуурайгаад тэр тасгүй ингэж юм ч тийм. Ямар ч гэсэн хийснийхэн дараа амтыг намсч үзье. Тэгээ ер нь дотор нь хийсэн юмд болцсон юм чинь нэг удахгүй юм байна л да. Тэгээд хоёр талаас нь 5 минут ингээд гурлал болгочих. За ингээд дээр нь масл зөрчих. Масла. Одоо амсч үзнэ санийхаа хийлгсэн энэ гамбар юм доо. Гурлаа нэмгийн хэлбэл дотор нь юмнуудаа хийгээд нугалчдаг. Нуглаад хуурайгаад тэр олчдаг юм ээ. За ингээд амсаад үзье. За энийг гэдэл цадчих юм байна да баг хоол идэхгүй. Нөгөө дотроос сэртэй одоо ч тэр маслтай их гоё юм байна. Амт нь. Би загс захиалсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд Туркийн үндэсний загсыг яаж шарж бэлдэх талаар тийм гоё хоол байгаа гэж надад хэлсэн. Тэгээд очиж аваад үзүүлсэн чинь тэр гадна талд нь сая тэр нөгөө цагаан доорны цагаан байх нь асуусан чинь давс. Тэгээд хажуугаар нь ингээд нөгөө нэг сая нүдэд салгаад байсан чинь бас давсан. Тэгээд галд шарахаар тийм хатуу болчтой юм нэ. Тэгээд одоо би амтыг намсч үзэх гэж байна. Загсыг яг ингээд жигэнцсэн. Тэгээд дотроо саяны дээр давсан орчдөг юм байлгүй. Давстаа зүгээр жигэнсэн загс. Let's go.
За та бүхэн натаа хамт байгаарай. За би Стамбул хотын Султан Ахмед гэдэг ариун буюу энэ ариун одоо төв турсгалын газрууд их байдгаар маш их нэртэй юм байна. За тэгээд энэ ариуны Султан Ахмад гэдэг сүмийн гадаа ирсэн байна. За энэ сүм анх 1590-ээс 1617 онд амьдарч байсан Султан Ахмад хаан за энэ сүмийг бариулж ирсэн болохоор за яг түүний нэрээр нэрлэгдсэн байна. За Султан Ахмад хаан дөнгөж 27 наснда нас барсан. За та бидний сайн мэдих Касем гэдэг канон дээр гардаг шүү дээ. Түүхэн канон дээр. За энэ сүмийг ирж үзэж байгаадаа би маш их баяртай байна. За энэ сүм дотор нь орохгүй 5 цагаас эхэлж оруулт юм байна. За тэгээд энэ сүмийг анх 1609 онд Султан Ахмад хаан барих санаачлаг гаргаад 1609-ээс 1616 оны дунд үе хүртэл 7.5 жилийн хугацаанд барьж байгуулсан юм байна. За гадна талаас бол маш сүртэй тийм үзэгдэлтэй сүм байна. За Стамбул хотод 3000 гаруй лалын сүмүүд байдаг. За үүнээс хамгийн нэртэй түүхийн холбогдолтой Султан Ахмед хэмээх лалын сүм. За энэ бол Султан Ахмед гэдэг нэртэй. За түүнээс гадна Цэнхэр сүмч гэдэг. За энэ сүм нь бол Стамбул хотын бэлэг тэмдгийн нэг. За Ай Софигийн одоо сүм. За тэрний яг эсрэг талд байрладаг. За тэр сүм бол одоо музей болсон. Мөн Гандхийн далайн эрэгт за Султан Ахмед гэдэг хуучны хотод байрладаг. За энэ сүм нь архитектурын хувьд бол Византийн болон Исламын одоо олимпик стилтэй гэж хэлж болно. За ягаад гэвэл тэр Ай Софигийн сүмээс загвар авч яг тэрийг дуурайлгаж хийсэн. За Туркийн Султан Ахмед нэг удаан хугацааны турш нэг ч дайнд ялаагүй. Учир Турк улс өөрийн байр сууриа алдаад дэлхийд ер нь нэг байр сууриа алдсан гэж үзээд за өөрийн аллахаас аврал ирэхин тулд лалын сүмийг барих тушаал гаргасан түүхтэй юм байна. За сүмийн хаалгаар оронгууд гол хаалганых нь өмнөх одоо гудамж нь бол асар сүртэй 26 багантай тийм том хаалгатай байсан. За энэ Султан Ахмедийн сүм нь Стамбулын аль ч хэсгээс харагддаг. Сүрлэг том. За Султан Ахмед нэг энэ сүмийг бариулах тушаал өгөхдөө 19 настай байсан бөгөөд за 7 жилийн хугацаанд бариулаад өөрөө 1 жилийн дараа нас барсан. Боловч за энэ сүмийг харж өөрөө бариулснараа бахархаж байсан гинлээ. Анх энэ сүм бол эмнэлэг, саун, зах, сургууль, семинарын байр гэх мэт бүхэл бүтэн комплекс болгон барьж байсан. За одоо бол эмнэлэг нь байдгүй юм байна. За гэвч 17 дугаар зууны үеийн одоо энэ дотор байж исэн бүх барилгууд нь одоо болтол хэвээрээ үлдсэн. За Цэнхэр сүм гэдэг нэрийг Изник гэдэг газар үйлдвэрлэсэн тусгай цэнхэр өнгөтэй одоо хавтан буюу шаазан хавтангаар үйлдвэрлэж ирсэнээс болж энэ нэрийг олж авсан гэж хэлж болно. За энэ үйлдвэр 7 жилийн турш бүх гэрээгээ цуцалж зөвхөн энэ сүм зориулаад хавтангууд үйлдвэрлэсэн юм байна. За энэ шаазан хавтангуудаараа дотор хан болон өндөр таазыг нь одоо маш гоёмсгоор бүрсэн. За дотор засалт нь 20,000 гаруй цагаан болон цэнхэр өнгийн хавтангууд орсон юм байна. За мөн гантик чулуу өндөр үнэтэй чулуунуудаар одоо бас гоёл чиглэлүүдийг ашигласан. Доторсон цагаан цэнхэр хавтангууд дээр олон тооны одоо цэцэгнүүдийг одоо зурсан одоо эдний соёлыг бол агуулсан гэж хэлж болно. За энэ Султан Ахмедийн лалын шашны сүм бол үнэхээр энэ дотор бол гайхамшигтай гоё юм байна. За тэгээд гоё гэдэг нь ямар утгаар хэлж юм гэхээр 1609-с 16 онд тэгэхээр одоо 400 гаруй жилийн өмнө байгуулагдсан гэхэд одоо дээшиг дундаа ямар ч багангүй мөртлөө одоо 5 давхар байшны хэмжээтэй маш өндөр. За тэгээд дотроо 250 гаруй цонхтой маш саруулхан. Өнгөөр хэлхий аргагүй үнэхээр гоё юм байна. За энд бичлэг хийж болохгүй байна. Тэгээд
дотор нь ороод ингээд энэ яг энэ миний зогсож байгаа газар болохоор зөвхөн үзэж байгаа хүмүүс нь үздэг юм байна. За дотор энэс цаашаа бол хүмүүс мөргөлөө үлдээд байж байгаа юм байна. Одоо болтол энэ сүм нь ингээд үйл ажиллагаа явуулаад байж идэм байна. За энэ сүмийг бол архитектор Мехмед Ага гэдэг хүн одоо эхнээс нь авахуулаад дуустал нь барьж гүйцэтгсэн. Гадна талдаа бол ер нь инженерийн шийдлийг бол маш сайн хийж өгсөн учраас одоо ямар ч газар хөдлөлтөнд эвдэд сүрээгүй. За Стамбул хотод бол нэлээд хэдэн удаа газар хөдлсөн. Одоо хотл энэ байгаа байдлаа авч үлдсэн юм байна. За дотор заслын хувьд бол мэдээж маш олон өнгийн тансаг бөгөөд зөвхөн цагаан цэнхэр өнгөнөөс гадна алтаар бичсэн олон тооны бичвэрүүд, за мөн улаан хар шар өнгүүдийг бас оруулсан. За энэ сүм бол дотор 10,000 хүнийг багтаахаар асар том. За сүмийн бөөрийнхий дээврийн диаметр нь 23.5 м. За сүм дотроо бол өндөр нь одоо дээвэр хүртлээр 43 м-ийн өндөр юм байна. За энэ сүмийн хажууд байрлах бунханд Ахмед 1 хаан болон түүний гэр бүлийн оршуулга одоо болтол байд юм байна. Арийн Софигийн согчин дуган нь одоо Византийн үеийн хөгжил цэцэрлэлтийг харуулсан Христийн сүм байсан. За Ромын эзэнт гүрний үед 13 жилийн турш барьсан. За барилгын ажил нь 324 онд эхэлж ийсэн. За хамгийн сонирхолтой нь 1054 онд Ромын пап лам католик болон үнэн алдартны хамгийн анхны хийд гэдэг баримт бичгийг сүмийн хамбад гардуулж ирсэн юм байна. За 1000 гаруй жилийн турш Ай София нь Христийн үнэн алдартны төв болж Византийн үеийн олон үйл явдлын гэрч болж ирсэн юм байна. За Султан Ахмед хаан Константинопол хотыг эзлэж авсныхаа дараагаар эртний хотыг үндсээр нь өөрчилсөн. За ингээд энэ Ай Софияг эзэнт гүрний лалын сүм болгосон юм байна. За тэгээд лалын сүм болгоод гадна талын лалын сүмийн 4 минажийг босгосон түүхтэй. За энэ 4 минажийг босгож дотор талыг өөрчилснөөр энэ лалын сүм болж исэн юм байна. За энэ цагаас хойш 500 жилийн турш Стамбулын гол лалын сүм болж за түүнийг дуурайлган энэ Султан Ахмедийн лалын сүм, Сулейманы лалын сүмийг барьж байсан юм байна. Ай София нь яг харахгүй Стамбулд ирсэн хүмүүс очих ёстой газрын нэг боловч за бид харамсалтай нь орж амжаагүй. За та бүхэн Стамбул хотод ирвэл энэ сүмд орох юм бол эртний Грек одоо Византийн улсуудын соёлыг дотор талд нь орж харахад бол үнэхээр сонирхолтой гэж бодож байна.
тав байгаараа. Дөрвөн 100 жилийн түүхтэй Османы хаан тулсын ордны гадаа ирчээд байна. За энэ ордны төв хаалганы өмнө зогсож байна би. 25 Османы хаан тулсын султан хаануудын одоо цус түүхтэй бас холбоотой. За энэ юугаараа их нэртэй байдгийг гэхээр за энэ 25 хааныг одоо түүх нь маш их эмнэлтэй түүх байдаг юм. Их хвчлэн хаан ширээнд сууж чадсан. За боловч зарим нь болохоор хүмүүст хорлогдож алагдсан, зарим нь болохоор одоо хархуу өрөөнд хаягдаад насан туршдаа хаягдсан байдаг. Зарим нь болохоор хаан ширээнд суусан боловч одоо маш их гунигтай хувь тавиланг туулсан байдаг. За одоо ингээд бүгдээрээ энэ дотор орж энэ асар их түүхтэй ордныг сонирцгоё. За энэ Топкапи ордон 19-р зууны дунд үе хүртэл Османы эзэнт гүрний гол ордон байсан. За энэ ордон гантхи далайн ирэг дээр байрладаг. Османы эзэнт гүрэн унснаас хойш эзэнт гүрний ордон музей болсон. За хэмжээний хувьд бол дэлхийд томоохон тооцогдно. За ордон цэцэрлэгт хүрээлэн өндөр цайз мэт ханаар хүрээлэгдсэн 700 мянган квадрат метр талбайтай. За 1985 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. За энэ ордныг бол Мехмед II Султан хаан энэ ордныг барихыг одоо тушаал гаргаж 1453 онд шууд барьж эхэлсэн. За олон зууны турш улам том болгож за тухайлбал Гарин буюу эмэгтэйчүүд амьдардаг ордныг нэмж барьж байсан байна. За 400 жилийн турш Османы эзэнт гүрний гол ордон байсан. Төв хаалгаар оронгууд албаны болон аж ахуйн байрнууд, за эртний ариун Иринагийн сүм байрлал, за хоёр дахь хаалгаар нь оронгууд зөвлөгөө хийдэг албан өрөө, за гурав дахь хэсэгт нь Гарин буюу эмэгтэйчүүдийн эзэнт гүрний залгамжлагч нарын амьдардаг хаалттай ордон. За эзэн хааны гэр бүлийн амьдардаг ордон, мөн энэ хэсэгт нь Индурын хэмээх дээд одоо хааны доор ажилдаг одоо зөвлөгч нарыг бэлтгэдэг сургууль хүртэл байсан юм байна. За дөрөвт хэсэгт нь Ереван, Софа, Меджиза хэмээх павильонууд. За энэ павильонуудыг бол энэ Османы эзэнт гүрэн ямар нэгэн газрыг эзэлж авсныхаа дараа за түүндээ зориулж павильонууд босгож байсан юм байна. За мөн Софа лалын сүм, алсыг харах тавцсан, хувцсны өрөөнүүд гэх мэт олон өрөөнүүд байрлалт юм байна. Султан хаан хүмүүсээ хүлээж авч гадны зочид төлөөлөгчд бүх хүмүүсээ хүлээж авч уулздаг байсан юм байна. За тэр үедээ хаанууд ерөөсөө өөрсдөө ярьдаг. Дандаа хүнээр дамжуулж юм одоо хэлж байгаа үгийг сонсоод тэр хүнээрээ дамжуулж ярилцдаг байсан гэх. Сонин. Топканы ордны төв хаалгаар оронгууд баруун тийш эргээд энэ галзуухны хэсэг рүү орж ирж байна. За энэ галзуухны хэсэгтээ бол өөрөө болгоны өөр ингэсэн зориулттай за хаадуудад янчаарын цэргүүдэд гээд за нэгдэр бол янчаарын цэргүүдэд 10-15 мянган хүнийг хооллох тийм том галтгооч хүртэл байсан юм нэ. За зарим газруудад нь зураг авахлах байгаа учраас би болцооныхаа хэрээр ороод ярьж өгнө таадтай. За энэ бол цэвэр алтан тав байна. За цэвэр алтан энэ таглаатай хоол цайны хэрэгслүүд. За тэр дээрээс нь хятадын ирэн шаазангуудыг бас тэр үедээ хэрэгжилж ирсэн юм байна. Энэ болохоор бүр яг хятадын гэвчсэн. Chinese. За ингээд Османы хааны ордны галзуухны хэсгээр ороод гарч явна. За энэ дотор бас хамаагүй зураг авч болдгоо юм байна. За ерөнхийдөө ороод ингээ харахад бол алт мөнгө зэсэн хоолны хэрэгслүүдээс гадна шаазан фарфор одоо юунаас хятадаас авчирсан шаазан фарфорууд их хувь эзэлдэг юм байна. За энэ юутай холбоотой гэхээр Османы хаант улсад ерөнхийдөө их тийм тансаг амьдралтай байсантай холбоотой байх гэж бодож байна. За 13-аас 20 дугаар зууны үед бол одоо агуу их торгоны замаар одоо хааны ордон зориулж энэ
одоо хятадын ирээн шаазангууд за бидний ихээр бол одоо будаатай хаягч нэрлэдэг шүү. За энэ шаазангуудыг ихээр авчирч хааны ордонд хэрэгжилж исэн байх юм аа. Энэ ордон бол гадаад ертөнцөөс 1400 м өндөр ханаар ингээд тусгаарлагдсан. За дотроо 4 ордны хэсгээс бүрдсэн. За энэ дотор ингээд дотор орнууд дотор ингээд ороод явахаар зэрэг тухайн үеийн тэр 25 Султан хаантай холбоотой тэдний амьд үеийн портрет зургнуудаас хэсүүдээ за тухайн үед ашиглагдж байсан Султан хаануудын тамга тэмдэг за хэрэгжилж исэн одоо ил бамбай за одоо хувцс хонор тэгээд тухайн үед 18 дугаар зууны хойш бас дахиж шинжлэгдсэн юм байна. За тэр шинжлэгдэж янзлсныхын дараах үеийн за маш гоё болсон үзэлтэнтэй орднууд дотор нь бас байх жишээтэй. За тэгээд дээр нь тухайн үед бэлгэлж исэн хаанд бэлгэлж исэн бэлгнүүд нь бас ингээ хадгалагдаад үлдсэн байх жишээтэй. Нийтдээ энэ ордны нийт эзлэх талбай нь болохоор 700 мянган квадрат метр талбайтай асар том талбайтай юм. Цэцэрлэгт хүрээлэнгүүдээр хүрээлэгдсэн. За дотор нь одоогийн байдлаар бол энэ яг энэ далайн иргэдээр хэсгээр бол ресторан цайны газрууд байрлуулсан байна. За ерөнхийдөө зарим газрууд нь одоо засварт орсон байгаа юм. Жишээлбэл одоо тэр алдарт Косем гэдэг дээр мэд канон дээр гардаг тэр эмэгтэйчүүдийн байрладаг хэсэг энэ төр бол одоо засвартай байгаа юм байна. За энд ингээд загсаж байхдаа одоо хамгийн түрүүн бодож байгаа юм бол энд одоо жуулчид маш их байна. За Турк улс бол мэдээж ирж үздэг жуулчдынхаа тоогоор бол дэлхийд 6-д орд юм байна. За тэгээд энд ирсэн байгаа хүмүүсийг харахад бол ихэвчлэн дандаа орсууд, хятадууд, за тэгээд арабууд маш их ирсэн байна. За би ордны хамгийн зөв хэсэг дээр зогсож байна. За зүүн урд хэсэг. За энэ нь болохоор далаа руу харсан хэсэг дээр. За ерөнхийдөө ингээд тухайн үед байсан хаанууд, Османы хаанууд бол хотыг энэ дээрээс ордны дээд хэсгээс харахад бол хот алган дээр тавьсан юм шиг харагддаг байсан байна. Султан Ахмедийн харьяанд бол дандаа хуучны одоо байшин барилгууд, архитектурууд байхад за энэ далайн цаад хэсэгт бол одоо орчин үеийн байшин барилгууд байхаас гадна за Стамбулд ер нь миний нүдэнд ингээд туссан гол юм нь болохоор нэг автобусны буудалцаа баг худалчин 500 м явбал нэг лалын шашны сүм байдаг нь эдний соёлын одоо томоохон хэсгийг өгүүлж байгаа юм байна лээ. За тэгээд энэ лалын шашны сүм нь бол өдөрт одоо энэ хотод явж явах 5 удаа мөрөглийн дуудлага одоо ингээд болдог. За тэр үед нь бүх хүмүүс одоо дээр үед бол одоо Google хаа явсан газараа мөрөгдөг байсан гэж ярьдаг байсан. За одоо бол тэр нь ер нь нэг ховорцсон юм шиг санагдлаа. Тэгээд ер нь энэ турк хүмүүс одоо буян хийх болохоор зэрэг энэ лалын шашны сүмийг байгуулахыг боддсон юм байна. За энэ хаалганы урд одоо Османы хаанууд өөрийнхөө хаант засгаа хүлээж авдаг, хүлээлгэж өгдөг. За ямар нэгэн баяр ёслол тэмдэглэхдээ энд гарч ирж тэмдэглэдэг ийм одоо дурсгалтай хаалга юм байна яг энэ хаалга. За энэ дотор тухайн үед 10 гаруй мянган зэвсэг техник хадгалагдаж байсан юм байна. За одоо яг хуу ерөнхийдөө жоохон багассан юм байна. За энэ хүрээнд бас нягтлан бодох бүртгэл за тэгээд склад бүх хөрөнгө мөнгө хадгалдаг байсан юм байна. За энд хамгийн гол нь үзмрүүдийн нэг нь болохоор зэвсэг техникийн үзмрүүд байж байна. Зэсэн нүүрний хаалт одоо хамгаалалт гэж ярина. За бамбаа байна. Энэ төмөр зэсэн малгай байна. Жишээлбэл энэ буунууд хэд 3 дугаар Султан хааны үед 1790-91 онд хэрэглэгдсэн буунууд байх жишээтэй тий.
нөгөө зөвлөгөө боддог гэсэн газар гэж байна. За тэр харагдаж байгаа тэр юутай тортой хэсгээр хаан өөрөө тэр яриагийн сонсдог, хаан өөрөө энэ зөвлөгөөнд оролцдог. За энд олон тооны хааны зөвлөхүүд хоорондоо хааны үйл хэргийг зөвлөж одоо зөвлөгөөнөө хийдэг байсан ордын хэсэг юм байна. Та бүхэн натаа байгаарай. $200 300-аад хүн блог байна. За тэгээд энэ маш өндөр дээрээс за нэг 10 м өндөр байна. Тэгээд загас барьж идэх юм уу юу? Энэ хажууд нь байгаа самнууд дотор нэг ч загас алга. Гэтэ ингээд энэ хөл хөдөлгөөнтэй энд олон онгоцд энэ олон хүний хажууд байгааг ингээд энэ өндөр дээрээс загас барих гад ингээд байж байгаа нь маш сонирхолтой санагдлаа. Энэ хүний юунд зөндөө загас байна. Жижиг загаснууд. Тэр за нэг хідэн загас барив гэсэн чинь 300-аад загас нэг 10 хил загас барьсан гэж энэ хүн өнөөдөр. Today. Kaç saat oldu? Нормал гинэ 6 хилийг барихад бол өдөртөө нормал
байгаараа. 13 дугаар зууны дунд үед байгуулагдсан асар их түүхтэй за бидний өвөг дээдстэй холбоотой эмэгтэй байгуулж исэн сүмд ирлээ. За Византийн үеэс одоо хүртэл хадгалагдсан үлдсэн үнэн алдартны хийд бөгөөд за Стамбулын бусад хийдийн адил лалын шашинд үйлчлээгүй одоо хүртэл хадгалагдсан үлдсэн ганц хийд нь энэ юм байна шүү. За хийдийн дотор хан хот болгоноос авчирсан Византийн үеийн одоо олон тооны бурхнууд үлгэгдсэн харагдана. За хийд нь Византийн үеийн архитектурыг агуулсан. За туркууд энэ хийдийг цусан хийд гэж нэрлэдэг юм байна. За 1453 онд Константинополыг эзэлж авахад энэ сүмийн гадна талд бол маш их аимшигтай тулаан болсон юм байна. За тэгээд энэ сүмийг тэгж нэрлсэн түүхтэй юм байна. За Мария нь Византийн эзэнт гүрний эзэн хаан 8 дугаар Михаилын охин байсан. За эртний Византийн эзэн хаадууд Монголын эзэнт гүрэнтэй улс төрийн хувьд их аятайхан харьцаатай байхын тулд одоо садан төрлийн харьцаа тогтоож ирсэн юм байна. За үүний жишгээр 8 дугаар Михаил 2 охиноо нэг нь одоо Алтан ордны эмэрт өгөөд за нэг охиноо бол энэ одоо Монголын Илхааны хаанд өгж исэн түүхтэй. За энэ явдлын тэр үеийн барууныхан Византийн зарчмыг эвдсэн хэмээн тэр хүнд одоо их муугар хандаж нэр хүнд нь буурж исэн боловч за Алтан орд болон хөлөгүүгийн зүгээс Византуудад эрх дарамтыг бол бууруулахад нөлөөлсөн гэж үздэг юм байна. За ер нь тэр үеийн Монгол хаадууд тэр дундаа Алтан ордын хаадууд одоо эзэлж авсан улс орныхоо шашин шүтлэгт их хүндэтгэлтэй ханддаг байсан учраас одоо ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэг байсан. За тиймдээ чинь Мария өөрийн үнэн алдартны сүсэг бишрлээ хадгалан үлдэж за Монголоос нутаг орондоо эргэж ирэхдээ одоо өөрөө энэ шашинда одоо хэвээр үлдэж одоо хоёр дахь амьдралаа энэ сүмд өнгөрүүлсэн юм байна. Хэдийгээр Мариягийн амьдрал маш гонигтай түүхтэй боловч за 13 дугаар зууны үеийн Византийн тэр үеийн одоо хааны охидын амьдралын нэг л төлөөлөл байсан гэж үздэг. За энэ нөгөө Мари хатны зураг юм байна. Энэ Мари хатан чинь Чингис хааны хүү Төлөөгийн одоо өөрөөр хэлбэл ач хөлөөгүйтэй сууж исэн Маригийн тан хатны зургийн даав юм. За энэ нөгөө тэр үеийн Султан Махмед 2 дугаар хаанаас энэ христиан шашны сүмийг байлгах зөвшөөрөл албан ёсоор авч исэн Махмедийн гарын үсгтээ одоо тушаал гэж хэлэх юм. Тэрийг энэ чинь ингээ байрлуулсан байгаа юм. Тэр үед одоо христиан шашин сүмийг бод ерөөсөж зөвшөөрдөггүй байсан. Тэгээд дандаа ислам шашны сүмнүүд байсан болохоор энэ сүмийг үлдээхийн тулд тухайн үед зөвшөөрөл авч ирсэн байх юм ба. Стамбул хотоос бидний өвөг дээдстэй холбоотой маш их түүхэн газраар ороод явж байгаадаа их баяртай байна. За энэ газар бидний өвөг дээдс болох Чингис хааны хүү Тулуугүй хүү хөлөөгүйтэй одоо гэрлэхээр энд Мари гэдэг эмэгтэйг тэр үеийн Византийн хаант улсын Михаил 8 дугаар хаан явуулж исэн байх юм ба охиноо. За тэгээд охин хөлөөгүйтэй суух гээд очисон чинь хүү нас орцсон байжгаад хөлөөгүйгийн хүүтэй хамт гэрлээд насан туршдаад тэнд байжгаад за төлөөгүйгийн хүүг өнгөрсний дараагаар буцаж ирээд за тэр үед байж ах хугацаанд өөрөө энэ Христосын шашнаа хэвээр авч хадгалж үлдээд энд ирээд одоо энэ сүмийг жижигхэн сүмийг байгуулсан байх юм аа. За энэ сүмийг бол тухайн үедээ Константинопол хотыг эзэлсэн Османы хаант улсууд угаасаа христийн шашныг зөвшөөрдөг байсан юм. За тэгээд тухайн үедээ зөвшөөрөл аваад тэр үеийн Махмед 2 дугаар хаанаас зөвшөөрөл аваад энэ сүмийг хадгалж авч үлдчихсэн маш их түүхтэй сүм байна. За энэ сүм дотроос сая бид нар гуйж агаад ерөөсөө одоо хүн амьтанч байдгүй юм байна. Тэгээд ерөнхийдөө бол туркууд чинь исламын шашин шүтдэг болохоор за энэ бол ингээд 7 хоногийн хагас бүтэнсээ өдрөө цөөхөн христийн шашин шүтдэг хүмүүс энд ирж одоо залбирлаа үлддэв юм байна. За тэгээд сая гуйж агаад орсон. За дотор нь энэ бидний өвөг дээдстэй сууж исэн Мари гэдэг эмэгтэй одоо 2 3 зураг байна. За тэгээд тэр үедээ Махмед хааны зөвшөөрж исэн энэ сүмийг авч үлдэх зөвшөөрөл нь байж байгаа юм байна. За тэгээд маш сонирхолтой байлаа. I am from Mongolia. You know Mongolistan. You who? Ne diyorsun? Tamam oturacaksan oturacak. Би ер нь очисон газар болгоно
одоо айлд орж үзээд байгаа. За энд Туркид болохоор одоо нөгөө хил ам нэвтрэлцэхгүй жоох хэцүү байна. Нөгөө ерөнхийдөө би ч одоо их англи хэлгүй хүн шүү дээ. Тэгээд англиар ганц хоёр ч үг хэлэхгүй юм. Ерөнхийдөө туркууд англиар ярьдгүй юм байна. Тэгээд орсоор ч гэсэн бас нэг сайн ойлгохгүй зүгээр туристууд байдаг газараа л нэг хальт малт ярьд юм байна. Тийм болохоор тэгээд турк айлд орох боломж олдсонгүй. Сая энд нэг айлд би ороодхыг гээд хальт шагаалсан чинь нэг юм жижигхэн галзуухтаа тэгээд нэг жижиг өрөө байна. Тэгээд нэг диванта дагуур юм дэвссэн. Тэгээд зураг авчихгүй гэсэн чи үгүй гэдэг чинь. Ерөнхийдөө хил ам нэвтрэлцэхгүй жоохон туркид айлд орч чадсангүй. За бид Монгол Мариагийн хийдээс гараад тэр хавийн орчмоор жоохон зугаалсан. За ер нь энд бол эртний грекүүд амьдардаг ариун юм байна. За энэ хавьд бол бас нэлээд сонирхолтой. За эртний одоо дээр үеийн байшин барилгууд нь яг тэр үеийнхээрээ сонирхолтой. Хүндээ маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Чамд хайртай. За та бүхэн натаа байгаарай.